За би болохоор аны чанарнаас төрж өссөн байгаа маа. Тэгээ хосоёр алтай холбоогоор нь болохоор гангар хон хотон шүү одоо тэгээд хар нуур дөрвөн нуурт маань чуулсан ийм сайхан нутгаа. Тэгээд Монгол хадран алтайсан сухсан юм бол элбэг далбэг ийм сайхан нутгаа. Хар нуур энэ хараас нуурын чон төрдөг хоёр газар байнгын пост хянилт шалгалтаар их ажиллаж байна. 1-р сарын 6-наас 3 сарын 24-ний хооронд 7 хоногийн хугацаатай 3-3-аар байнгын эргүүл хянилт шалгалтаар их ажиллаж байгаа. За бид нар байнгын постод гарахдаа өглөө нар мандахтаа зэрэгэл ажилдаа гардаг зэрэгцээл ер нь загас барьдаг гол цэгүүдээрээ явж хянилт шалгалтаа хийж сургууль сурчлагын ажил хийдэг. Тэгээд манай энэ чинь ууран дээр ихнэр даатахаар нэг шөндөө хасах 42 170 нэмэх 40 гардаг бас ажиллах. Тэгээд өөдөх зав биднэрт ерөн байдгүй. Өдөржингөөл явдаг. Өдөрт нэг 140 120-140 км бол явдаг. Тэгээд загас барьж байгаа цэгүүдээр явна. Тэгээд тор тавих магадaltaй бас цэгүүдээрээ хянилт шалгалт хийгээл ороо тэгэл нар жаргахтаа зэрэгцээл гэртээ орж ирдэг те. Зарим үед бас шөнийн хянилт шалгалт гэж бас хийн. Шөнийн хянилт шалгалтаар торны асуудал ер нь зарим үед гарах магадaltaй байдаг. Манай энэ хараас нуур болохоор ерөнхийдөө бол торны асуудал гайгүй. Дэгээчдийн асуудал маш их ховдын төвд өөрхөчлөөс салхинд гарсан аялал зугаалж байгаа хүмүүс ихэд дэгээ их тавьдаг. Бид нэр энэ дэгээчд сургууль сурчлагын ажлыг ер нь танилцуулж ажиллаж байгаа. Хар нуур болох төр жоохон зайд болох төр тор ер нь хүмүүс их тавьдаг байсан. Одоо тэр асуудал ер нь зэгцэж байгаа. Гоё юм шиг амар юм шиг Эслэгтэй шүү дээ. айжлаа. Хүмүүс нэг 2 3 4 руу явж хат хүмүүс нэг алхаа явж хат доогоор загс харагдаад явж идсэн шүү дээ. Доор зүгээр Хүнээс өргөөл нааш тааш батраал. Ходиго. Шатаа гоё юм шиг. Айцтай. Чирэл. Сарга чирэл. Одоо байгаль дэлхий бол бидний нүүрэн дээр хөвсөн өөрчлөгдөж байгаа. Гэтэл энэ их болсон байгаль дэлхийг хайрлна гэдэг чинь иргэн бүрийн, хүн бүрийн, төрийн үүрэгтэн бүрийн үүрэг. Тийм учраас бид байгаль дэлхийг хэр сайхан хайрлаж хамгаална, хэр одоо цэвэр ариун байлгана тэр утгаараа байгаль дэлхий биднийг эргээд шагнаж байдаг, өрөөгөөж өгч байдаг. Ийм л зүй тогтолтой хүний амьдрал ингэж явдаг. Тэгээ яг сүүлийн үед бид нар яг төр засгаас тэр төсвөлтмөрийн байгууллагуудаас манай хариус нурын хамгаалтын захиргаа Дэлхийн байгаль хамгаалгасан KFW-ийн төслүүдээс бол байгаль хамгаалагчийн ажиллах нөхцөл байдал, орон байр, хувцас хэрэглэл одоо техник тоног төхөөрөмж энэ юмнуудыг бол ер нь одоо боломжийн хэмжээнд хангаж өгч байгаа. За хамгийн сүүлийн жишээгээр бол одоо Дэлхийн байгаль хамгаалах сангаас биднэрт Smart програм ашиглах сургалтанд хамруулад энэ гар утас юмар хангаад. Тэгээд энд болохоор яг ажлын бодит дүрдэн гарч байгаа. Байгаль хамгаалагч хаана явж гин, ямар одоо зүйл ажиглаж гин, тэмдэглэж гин, ямар зөрчил илрүүлж гин, ямар ухаалаг сурчлага гэж бодит ажлын үр дүн гарах үс ийм чухал одоо техникийн дэвшлэх тийм юмар хангасандас баярлж байгаа. Тэгээд энэ дээр бол бид нараас ажиллаад дадлагжаад манай байгаль хамгаалагчд одоо энэ дээр сайн мэрэгчсэн байгаа. Энэ бол бодит ажлын үр дүнд нөлөөлөх үс ийм сайн үр дүнг өгсөн ийм хэрэглэгдэхүүн байгаа. Би яг ажилд орсноос хойш нэг 6 жил орчим болж байна. 13 тор татсан. 13 тор татаад нэг 420 гаруй 20 орчим загсыг л буцааж нууранд нэг тавьсан да. Би ерөн багасаа хөдөө өссөн. Уулус анантанд ер нь өөрхөн. Энэ сайхан энэ харуус нуурын тусгай хамгаалалттай газар байгаль хамгаалагч ажилтдаг энэ сайхан байгаль уулус нуур энэ шууд анантанд хамгаалж ажилтдагтай хойч үедээ энэ чигээр нь үлдэхийг л ер нь зөрж ажилтдаг да.